би тэд бөөнөрөө нэг хурал муралт бүгдөө нэгдэж хуралттай хэсгийнхэн бүгдөө нийлээ. Тэгээд тэрнээс сурсан мэдснээ одоо би энэ малчтаа эргэж ирж эргүүлэл хуралдаж зарлах та. Тэр бол их ач холбогдолтой нэлийн бас юу авж байгаа мэдээлэл авч. Урд нь одоо энэ айлууд чинь дураараа нүүх сонирхолтой нүүх сонирхолгүй нүүдгүй бэлчээрэн тахлал байдаг байсан. Бэлчээрэн бол сайхан одоо нэг хугацаанд нүүчтэй болсон, нэг хугацаанд өвөлжөрөг орчдөг болсон. Зун нь тэгэл бэлчээрэн тахлал байдаг гэсэн тэр нь одоо болж байгаа. Тэгээ энэ чинь энүүд чинь бас одоо тент чинь байвал болохгүй шүү. Манай бэлчээрэг идчихлээ, манай өвөлжөө хаварчиг идчихлээ гэдэг юмнууд ч одоо гарахаа болж шүү дээ, тийм ээ. Хин нэг хүндэлдэг болсон. Хогой ургамал нь багасаал монголчууд өвс сайн ургадаг болж байгаа шүү дээ. Манай гурхан дэнчлээ гал мал нь эргүүлчих. Өвс ногоо нь эргүүлчих байгаа шүү дээ. Хүнээр бол талаас ярьж байгаа шиг л байна. Зургийн эргэлтийн төлөлгөө гэж батлуулсан. Тэгээд ойрын 5 жилдээ бол сарлагаан зах зээлд нэг 4-5 энэ борлуулаад хүнсэнд нэг 2-3 энэ хэрэглээл тэгэл тав арлага тийм чанартай сарлагыг өсгөж явах нэг 5 жилд бол нэг гайгүй нэг 200 хүрэхээр тийм нэг төлөвлөгөө гаргаж өгсөн. Тэгэл тэрүүгээр яваад ах юм бол ер нь болмоор юм шиг байсан. Тэгэл ерөнхийдөө тэр хонь ямаач би цөвтрэлдэ. Тэгээ хонь ямаан дээр ч гэсэн жаахан эргэлт хийж төлөвлөгөө гаргасан. Тэгээд яг хонь ямаа бол болмоор юм шиг үл энэ төлөвлөгөөр яваад хахад бол ер нь тэгээд нэг даац гитэргээд нэг гитэрхий өсгөөд баймааргүй энэ төлөвлөгөөр яваад хахад бол ер нь болцоо нийлэн бол гэж би бодсон шүү. Манай энд чи бэлчээрийн даац муутай. Одоо малын жоох их гэдэг. Одоо цөөлж нэг сүүний гац цайтай үнэ нэг удаа авч жил нэг тийм. Малаа цөөлхөл чиглэлээр байгаа. Бэлчээрээ зөв ашиглах талаар их анхаарч ажиллаж байгаа. Манайх нэг 500 гаруй малтай бод бог нийлсэн. Тэгээ энийгээ жилд нэг 100 гарны нэргэлтэнд оруулдаг. Тэгээд хонь голцоо. Энэ гэр бүлийнхаа хүнтэй бол бит хоёр өхөр хоньыг голчилж өсгөе гэж бодож байгаа. Бэлчээр ашиглалтанд бол ер нь их зохистой мал юм л гэж бодож байгаа. Малчин бид нар сум орон нутгаас эрсдлийн сан малчтай эрсдлийн сан гэж байгуулсан. Энд манайх 400 гаруй толгой малтай байсан учраас 20 гаруй мянган төгрөг тушаасан. Энэ 20 гаруй мянган төгрөг бол малчин биднэрт бол нэг тийм хүндрэл учрахгүй. Үнэхээр ингээд эрсдлийн сангаан байгуулад энийгээ зөв зохистой ашиглаад яах юм бол малчин биднэрт маш их хэрэгтэй байгаа. Үүнд малчид бол нэгдмээр байна гэж би малчтаа бас уриалж байна. Бэлчээрийг одоо цэлгэн нүүх энэ хамгийн ашигтай гэдгийг одоо манай самынхан бүгд нодлон урьднаас олон жил зараал нүүдэл хийж энийг ойлгосоо. Энэ одоо нодлон хүмүүл ургаагүй таа баг гарсан мориаг хойны гэрээс нодлож ургаагүй шүү дээ. Модын ичл том харган шавг царилч нодлон ургаагүй. Энэ жил бол ер нь ургамал ургасан. Энэ жилийн тухайд бол биднэрт бол одоо нутгарнаас илгээж өнжөөсний энэ шиг энэ жил хүртэж болж сайхан. Тэгээд нодлонгоо бодоход бол энэ жилийн ургамлын төлөвлөлт одоо энэ таан гэхэд нодлон болож ер нь хуруу хүрхгүйтэй дайтай нэг юм намхан байсан. Энэ жил бол ямар ч 4 ураг хэрэгтэй өндөр цэнээр нэмэгдээд мориаг зээргэн тэгээ бас юм амхуул гэдэг ургамлуудын төрөл зүйлүүд нь нэмэгдээд ингээд ургацсан бэлчээрийн гарц одоо манай цэг дээр байгаа энэ ургамлын төрөл юунууд нь нэмэгдсэн бас бэлчээрийн гарц сайж ирсэн байна. Одоо энэ таан энэ ингээд ургацсан маань энэ мориаг бас ингээд энэ жил нэмэгдээд ургацсан. Энэ тухтай зүйл энэ зээрэг нь бас ер нь ойрын хэдэн жил энэ голдаагүй энэ бэлчээрд энэ зээрэг нь ургаагүй ургамал энэ жил ургацсан байна. Юунууд хамхууд ийм ургамлууд ер нь энэ дөрөв ургадаг бас энэ жил бол сайн ургасан байна. Бас юу ортууд, морин шавг ийм ургамлуудын бол сайн нэмэгдэж энэ жил бол ургасан байна. Хуримтлал бий болгосноор малчтад маань маш их өгөөжтэй хуримтлал бий болсон. Энэ хуримтлал бий болсноор
малчид ямар үед ямар хэрэгцээтэй одоо жишээлбэл намар гэхэд халан тэжээл авахд зориулагдсан зээл авах буюу өвөл болохоор зэрэг нэг малдаа нэг тэжээл авах зорилттойгоор энэ мөнгнөөс зээл авч хэрэгжүүлдэг. Энэ зээлийг авч өгөх боломжгүйгийн өөрсдөө хянаад ахлагчаар нь дамжуулаад бид нэр гэрээ хийгээд гэрээ хийснийхэн дагуу өөрсдөр нь энэ анкет энэ юуг бөглөөд маягтыг гэрээнийг хөдлөөд тэгээд энэ мөнгийг шууд ингээ гаргацдаг бие биендээ итгээл итгэлцлээр бие биендээ зээлээ гаргаж байгаагаараа илүү онцлог. 10 малчин өрх нийлж авч хашаа тэгээд тэр хугацаанаас хойш бол жилд эхний нэг 2-3 жил бол бас одоодгүй байсан юм аа. Тэгээд сүүлдээ ер нь сүүлийн нэг 5 жилийн хугацаанд бол нэг айлууд нэг 10 айлууд маань нэг портрус хадаад авчдаг. Ахаад бас ганц хоёрыг илүүчтэй бас ганц хоёр өрх. Нөгөө тэр 10 айлаас чинь цаана ахаад бас 15 өрх. Нийтдээ 25 өрхийн одоо юутай. Ер нь бол энэ малчид нийлж хамтарч хорш ажилласны үр дүнд бол энд бас ер нь боломжийн юм бол болж байгаа гэж боддог. Энэний гол зорилго бол энэ сүүлийн үед бэлчээрийн даац муудсан байгаль энэ экологи талдаа бас овоо хэрэгтэй болов уу гэж одоо бид нэг иймэрхүү юм хийгээд байгаа. Бэлчээрийн зөв зохистой ашиглах. Тэгээд ер нь хавар доройтсон малаа хийхэд зөв юм гээд энэ гашааг гатгсан 5 айл нийлээд үлээрээ нийлээ. Тэгээд энэний үр дүнд бол одоо хадлангаа авчиж जैन 105 айл хадлангаа авчиж जैन. Тэгээд хавар нь муудсан малаа хийчдэг. Тэгээд зөв зүгээр юм аа л гэж бодчих шүү дээ. За энэ манай энэ талбай болохтой зэрэг хүүдэн булга гэдэг баахын талбай байгаа энэ 2.5 га газар хашиж одоо урд хэсэгт нь царгас хойдолд нь малын ногоон тэжээд ингэж тарьсан юм аа. Манайч нөгөө бэлчээр маш муутай учраас бас ногоон тэжээл тариул одоо малыг маш их хэмжээгээр тэжээж болох юм байна гэсэн үндсэн дээрээс одоо малын бэлчээрийг бараг 10 дахин шахуу ингэж яаж штэ энэ ч одоо маш сайхан ургахтан зэрэг одоо тийм учраас малчч одоо ерөнхийдөө бол дуртай байгаа. Тэгээ сумаас ярьж байгаад энэ нөгөө алтаа хамтраад тэгээ энийг барьсан. Энэ чинь 1000 бод ус орох одоо багтаамжтай гэж өрөөгөөж өгж байгаа бидний хамтын хөдөлмөрийг бас нэг хийж бүтээсэн бас нэг бүтээн байгуулалтын нэг ажил. Тэгээ нөгөө алтаа хамтарч энэ бас энэ бэлчээр ашиглалтын хэсэг манай хамт олон сайхан үүсний агуулгатай болчихсон. Олон төмний олонний хүч оломгүй далай гэж олуулаа нийлж хамтарч хийсний л одоо нэг аш тус. Өөрөөсөө одоо ингээд нэг шав суураа тавьчихсан юм чинь болж өгч ивэл бас өөрсдийн хүчээр бас нэг бид нар чинь бүгд л малтай байдаг бас нэг чи ахаан байцсан биш боломжийн амьдралтай ус учраас дуран туграг мал хуу нийлүүлж байгаад ингээд юу хэрэгтэй вэ хийгээд бариад ингээд яваад байх боломж бол харагдаад байгаа байхгүй юу. Тэс өмнө нь бол тэрийг сэтгэдэг байсан нөгөө. Заавал юм авчиж л юм хийх гэдэг тэр өдөөстэй. Одоо бол тэрийг гайгаад байгаа.